Сайн уу movie байна. Өнөөдөр Нууцхан хайр киноны 6-аас 10 дугаар ангийг тайлбарлахаар бэлтгэлээ. Өмнө нь зохиож хэлсэн найз залуугийнхэн далаар Жошу түнтэй ярилцсан. Баригдахгүй тул тулаа зохиож ярьсаар өөрт нь сайн гэдгээ мэддэхгүй тул хижээн. Тэд хамтаа хичээлзээр байгаад Санзи хичээлдээ сайжирсан тул ахиж давтлага өгөхгүй талаар хэлнэ. Сайн дун авсан зургаа явуулах бүртэнд бэлэг явуулж байхаар тохиролцов. Хэдтийн цагаан сарын баяр болж байсан тул нэгэндээ улгаан төгтөөтэй мөнгө өгнө. Санзич Жашу ахаа шинэ жилийн мэнд хүргэе гэж бичин дөхтүүндаа хийгээд карманд нь нууцаар хийчихнэ. Дараагийн хэсэгт их сургуулийн төгсөлтийн баярын өдөр гарна. Санзи аавтайгаа ирсэн байх бөгөөд Жашу удаан уулзсангүй шүү гэж мэдчихлээ. Санзи өөрийнхөө авчирсан цэцгийг түүнд өгнө. Жашу төгсөөд өөрийнхөө төрсөн нутаг болох Иход ажиллах болсон тухайгаа түүнд хэлнэ. Завтаа үед ирж уулзнаа гэж амлав. Хамтаа төгсөлтийн баярын зураг авахулна. Гэвч түүнд зориулж авсан зангиагаа өгч чадалгүй явна. Оройн төгсөлтийн цайлган дээр Саня их уусан тул Жашу гэрт нь хөргөж өгөхөр болно. Оройцсон тул тэдний тонов. Тэр шөнө унтахгүй суух Жашу дээр Санзи ирээд яагаад унтаж чадахгүй байгаа тухай асуув. Та гунигтай бол надад хэлж болноо. Би хиндэж хэлэхгүй. Хэрвээ та юм ярихгүй бол би энд хамт үлдээ гин. Жашу ярьж эхэлнэ. Надад хэд хэдэн зээлдүүлэгч байдаг. Гэхдээ Санзи та их өртөө юу? Та бүү санаа зов. Би том болоод өмнөөс чинь төлөвлөсөн гин. Энэ миний үр бишээ. Тэгэхэр чи төлөвлөцөх хэрэггүй гэж толгойг нь нийлнэ. Маргааш өглөө үрээр Жашу хиндэж хэлэлгүй явна. Санзи 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа учраас орох сургуулаа сонгоно. Тэр Жашугийн төрсөн нутаг болох Иход их сургууль эсэх тухай бодно. Гэтэл нэг өдөр ахыхаа хуцаар ярьж байхыг сонсоод Жашуг найз охинтой болсон тухай мэднэ. Санзи сонсоод л гондоо дөрөөрөгөө гүгээд орчихно. Энд худлаа байх надад амлсан шүү дээ гэж бодно. Тэр дараагийн өдөр нь Ихо руу нисэж очсон байлаа. Ах нь мэдээд ууртаагаар асуухад онлайн найз залуу маань ир гэсэн юм гэж худал хэлнэ. Тэр Жашуг үнэхээр найз охинтой болсон үгийг нь мэдхээр ирсэн хэрэг. Жашу нэг эмэгтэйтэй цуг ирнэ. Түүнийг хараад Санзи маш ихээр гуниглана. Тэр ирээд л онлайн найз залуугийн талаар асууж зэмлэнэ. Санзи угаалгын өрөө рүү орохоор явахдаа тэдэн рүү хараад л уйлна. Гэрлүүгээ явхаасаа өмнө төгсөлтөөр өгч чадаагүй зангиа болон өмнө нь автомат тоглоомоос өөрт нь авч өгч байсан тоглоомыг эргүүлэн өгөөд явах бөгөөд энэ нь түүнээс сэтгэлээ татаж авна гэснийг илтгэх мэт. Ахын тосч авах бөгөөд энэ удаа тэр загилсангүй. Ахыгаа хараад Санзи уйлаад л байна. Гэртээ ирснийхаа дараа тэр түүнтэй холбоотой бүх зүйлсийг цаасан харьцагт хийгээд далд хийчихнэ. Санзи маань мөрөөдлөө биелүүлж Иход их сургуульд оржээ. Тэр сургуулийн олон найзуудтай болсон бөгөөд найзынхаа төрсөн өдрөөр карагед ирнэ. Тохиолдолд тэнд Жашутай тарлана. Жашу яагаад бичсэн зургуудад нь хариулаагүй талаар асуухад завгүй байсан гэх мэтээр шалтак тожиж буцаж орно. Гэвч харихаар гарч ирэхэд нь хүлээгээд сууж байх ба оюутны байрлал нь хөргөж өгнө. Санзи маань найзуудаа хайр дурлалынхаа талаар ярьж зөвлөгөө авахдаа манай нэг найз байдаг юм гэдэл төлөөлүүлээд ярина. Ахыхаа найзад сайн байсан бөгөөд тэрнтэй ахиж таалцсан тухайгаа ярина. Тэр өөрийг нь охин дүүгээ гэж боддог тухай хэлнэ. Найзууд нь тэр бол асуудал бишээ гэдэл хөөрхөн зөвлөгөө өгнө. Санзи руу ахын залгаад Жашуг хоолн дагаарэ. Тэр чамааг марталгүй төрсөн өдрөөр чинь хүртэл бэлэг өгдөг байсан шүү дээ. Чи мартаж болохгүй гэдэл хэлнэ. Жашу нэгэн тоглоом хөгжүүлэлтийн компанид ажилладаг ба онгоцны буудал дээр хамт очисон эмэгтэй түүний захирал байжээ. Санзи удаан боцны эцэст түүнийг хоолнд урина. Жашу ойлгохтой хоол идэхгүй явсаар би энэ өвднөө. Санзи оройн нуулзах газраа очихсан түүн рүү залхахад би энэ тавгүй байгааг мэдэн ажил дээр нь очиж эмнэлэг рүү дагуулan явна. Эмнэлэгт очиход эмч түүнийг мухар олгон өрсөлтэй гих ба мэс засалд оруулахар болно. Хаалгааны дараа Санзи оюутны байрлалгаа явахгүй түүнийг асарч хонохоор болно. Тэд дундгаар хэвтэх үед Санзи өөрт ирсэн дууд мессежээ санаандгүй чанга дээр нь сонсчихно.
Өнөөдөр найзуудтайгаа хамт кино үзэх байсан ч яагаад ирээгүй талаар нь биеийн тамирын ангийн эрэгтэй оюутан асуусан байв. Тэр Жашуг сонсчихсон байх вэ гэж шалгаж үзтэл унтаж байхаа нь санаа амрагч. Үнэх хэрэгтэй тэр унтаагүй байсан дууд мессежийн талаар асууж ямар залуу өөрийг нь кинонд урсныг мэдхийг хүснэ. Жашу өрөөний шинэ хамтрагчтай болжээ. Тэр хүн манай хоёрыг залуу хосууд гэд ярьж өгнө. Санзи үгүй гэд тайлбарлах гэсэн жижиг хатуу учир ойлгохгүй. Жашууч Санзигаар тоглоод ихнэр гэж дуудаж гарна. Имлэгээс гарахад чиг хатуу ах та хоёр хурдан гэрлээрээ гэхэд Санзи маань тэгнэ гэд ламыг нь дагуулж хэлээд гараад явчихна. Жашу араас нь гүйж гараад гэрлэхээ гэд асуухад таал энэ бүхнийг ихлүүлсэн шүү дээ гэж хэлээд ахиж тоглохгүй байх талаар нь хэлнэ. Учир нь Санзи энэ сэдв хүнд туссан бололтой. Тэр энэ тоглоомонд маш ихээр гондно. Намайг дүүгээ гэж боддог хэмээн санаа алдна.